Арслах ангийн сурагчдын энэ Америкийн судалгаагаар 60-аас 80% нь бит тоглоомыг тогтмол тоглодог. Өөрийнхөө алдж байгаа мөнгөөр ямар нэг байдлаар тоглодог. Мөрөөдөө тоглоомд донцсон хүмүүсийн 81% нь өөрийнхөө төлж болох бодит боломжоос илүү их хэмжээний 81% нь 10 хүн тутмын 8 нь маш их хэмжээний дааж давшгүй өрөнд орж дуусдаг. За мөрөөдөө тоглоом тоглож байгаа хүмүүсийн 50% нь амиа хорлох талаар байнга боддог бол 17 орчим хувь нь бодит амиа хорлох үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр энэ ямар аимшигтэй зүйл вэ гэдг нь харагдаж байна. Хизээч энэ лүү орж болохгүй. Маш бага мөнгөнд өнгөөр тооцоодоо 20,000 төгрөгөөр ороод тэр 20 бага нэмсээр байгаа 20,000 төгрөгөөр орлоо гэж бодоход алдаад оноод ингэж явсаар байгаад яг эцсийн дүндээ тооцоогоо гаргаад үзэхэд 20,000 төгрөгөөр тоглоод маш их цаг хугацаа зарлагдсны үр дүнд 10,000 төгрөгөөр буцааж олдог. Тэгээд би бүгднийг алдаж болох байсан. Гэхдээ би 10,000 төгрөг хоцчлоо гэж боддог. Гэхдээ та яг үндэ 20,000 төгрөг оруулсан болохоор 10,000 төгрөг алдаж байгаа. Та 10,000 төгрөг хожиж байгаа юм шиг боловч 10,000 төгрөг алдаж байгаа. Яг тэгвэл та 20,000 төгрөгийг анх тэнд оруулсан гэсэн үг.